Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол хэлний хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хичээлдээ бэлтгээ анхааралтай дэлгэцхийн өмнө суугаарай. За хүүхдүүдээ видео бичлэгт байгаа дууг анхааралтай сонсоорой. Та нар энэ дууг мэддэг үстэй хүүхдүүдээ. Дуунд юуны тухай гарч байна? Зүйтэй. Хүний зарим бие эрхтний тухай өгөөлж байна. Өнөөдөр бид хүний бие эрхтний тухай монгол хэлээр нэрлэж чаддаг болох юм байна. Тэмээ хүүхдүүдээ. Өнөөдөр тэгвэл бид нэр юу үзэх юм бэ? Хүний бие эрхтнийг монгол хэлээр нэрлэж хэлж сурах юм байна. За хичээлийн маань сэдэв. Хүний бие эрхтэн. За үг сэдвээ үзснээр бид нэр ямар үр дүнд хүрэх юм бэ хүүхдтэй? Хүний бие эрхтнийг нэрлэж сурна. Багштайгаа хосоор ажиллана. Зураг зурж түүнийг нэрлэнэ. За біздің сабағымыздың мақсаты немене балалар? Мұғалімді мұқият тыңдау. Мұғалімді мұқият тыңдап, бірге айтып үйрену. За тэгвэл өнөөдрийн хичээлийн хэрэглэгч маань юу юм бэ хүүхдүүдээ? Ном, харандаа, будаг. За одоо хичээл эхлэхэд бэлэн болж байна. Багшийгаа маш их анхааралтай сонсоорой. Мұғалімді мұқият тыңдап, қалай айтылып жатқанын еске сақтаймыз. Толгой, толгой. Нүд, нүд. Чих, чих. Хамар, хамар. Гар, гар. Хороо, хороо. Хөл, хөл. За багшийн сайдар сонссон уу хүүхдүүдээ? За мөн багшийнхаа хэллэгт бас анхаарах хэрэгтэй тийм ээ? Яаж дуудагдж байна, яаж хэлэгдэж байна гэдгийг анхааралтай сонсох хэрэгтэй. За одоо дахин та нар багштайгаа хамт хэлнэ тийм ээ? За анхааралтай сонсоорой. Энд біргіп мұғаліммен бірге айтамыз. Толгой, толгой. Нүд, нүд.
чих, чих, хамар, хамар, гар, гар, хуруу, хуруу, хөл, хөл. За, багштайгаа хамт дагаж уншлаа тийм ээ хүүхдүүдээ. Одоо цааш нь бид нар даалгавар 3 маань номоо нээх юм байна хүүхдүүдээ. За бүгдээрээ номоо нэгээрэй. Номныхоо 56 дугаар хуудсыг нэгээрэй. За багш нь мөн номоо нээлээ. За номныхоо зургийн дагуу хэлж сурна. Нүд, толгой, хамар, гар, чих, хуруу, хөл. За номныхоо зургийг харж дагаж хэлсэн үү хүүхдүүдээ? За сайн байна. За тэгвэл даалгавар 4 дугааршилжээ. Одоо багштайгаа хамт хосоор ажиллана. Багш нь асуулт тавина. Та нар хамтран асуултанд хариулж хосоор бүгдээрээ ажиллана. Энэ юу вэ? Энэ бол толгой. Энэ юу вэ? Энэ бол нүд. Энэ юу вэ? Энэ бол чих. Энэ юу вэ? Энэ бол хамар. Энэ юу вэ? Энэ бол гар. Энэ юу вэ? Энэ бол хуруу. Энэ юу вэ? Энэ бол хөл. За сайн байна. Багшийнхаа асуултанд сайн хариулж дагаж хосоор ажилласан гэдэгт багш найдаж байна. За хүүхдүүдээ. Одоо цааш даалгавар 5 руугаа шилжье. За энэ даалгаврыг сайтар ажиглаад харгалзуулнаа. Доор хөгшийг зурагтай нь тохируулна уу? За багш нь та нарыг нэг жоохон хүлээе. Зөв болж харгалзуулаарай. Даалгавраа зөв хийсэн эсхийг багштайгаа хамт шалгая. За нүд тохирч гин үү хүүхдүүдээ? Хамар, чих, хуруу, гар, хөл, толгой. За. Зөв тохируулсан хэсгээ шалгасан уу хүүхдүүдээ? За ингээд өнөөдрийн хичээл маань өндөрлөгт өгч байна хүүхдүүдээ. Хүний бие эрхтнийг монголоор зөв хэлж сурсан гэдэгт нь багш нь найдаж байна. За та нарт нэг бяцхан зөвлөмж хэлж өгье. Эрүүл бид саруул ухаан оршино. 1.
Гадаа амны халд зүүж гарахыг бүү март. Гараа тогтмол угаагаарай. Нүдэндээ хортой зүйлийг хөргөж болохгүй. Чихэндээ үзүүртэй зүйл бүү хүргээрэй. Нартай өдөр сарвчтай малгай өмсөж гараарай. За хүүхдүүдээ зөвлөмж гэдгийг маань казакаар кинээс синдэргэвэр бис кинээс айтан. Истерний сахтандар. Біріншіден бет перден тағуды ұмытпаңдар. Екіншіде қолдарыңды үнемі жуыңдар. Үшіншіде көздеріңе албаты көздеріңді сақтаныңдар. Төртіншіде құлақтарыңа қалам үшін салуға болмайды. Бесіншіде күндіз далаға тымақ киіп шығуды ұмытпаңдар. За хүүхдүүдээ сая багш хичээлийнхээ өмнө та нарт зураг гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл та нар гэрийн даалгаварт би эрхтнүүдийг зурж аав ээждээ хэлж өгөөрэй. Гэрийн даалгавраа багш руугаа явуулахыг бүү мартаарай. Хичээлд идэвхсэн хүүхдүүдтэй оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. Хичээлд идэвхсэн оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа.